Өнөөдөр амь тосч амьдрал бэлгэлдэг хувийн ээжүүдийн баярын өдөр. Олон мянган айл гэрт аз жаргал бэлгэлсэн ачтнуудын нэг бол их баригч Түмэн Жаргал юм а. Тэрээр 35 жилийн хугацаанд нийт 14 мянган гаруй хүүхдийг эсэн мэнд төрүүлж хүүн ээж нь болжээ. Ээж үр хоёрыг эсэн мэнд уулзуулж шинэ хүн дуу хадаан цангинахад хамгийн сайхан мөч байдаг хэмээн тэрээр ярьлаа. За эрхэм заяа хүүхдээ аваарэ. За манай охин чинь хүүтэй болсон мөлөө охинтой болсон мөлөө? За одоо минь хүүхдээ маш сайн хөхүүлнэ шүү. Хоорондын зайн одоохондоо бол хүүхдээ хүссэн үеж нь хөхүүлнэ. Хүүхэд уйлаад муумаа хайж ивэл хөхүүлнэ гэсэн үг. За хүүхдийн тэгээ сайн хүн болох болтугай. Монгол улстай эхийг бүтээсэн мундаг хүн болох болтугай. За ээж яг хүүхдээ төрүүлээд хүүхд нь дуу хадаагаад ингээ орчлонд мэдлэхэд ээжийн нүднээс ч нулимс гардаг. Бид баг хамт олон ч гэсэн ингээ сэтгэл дотроо бүр огшоод одоо ингээл нэг ээжийг ингээ их барьж авлаа гэхэд ингээ бүгд баярлдаг. Би анх сургууль төгсөхөөс өмнө одоо 45 хоногийн дадлага гэж дээр үеж хийдэг байсан. Тэгээ Өвөр Хангай аймгийн Бүрд суманд дадлага хийгээд байж тал нөгөө их баригч эмч маань хөдөө дуудлаганд явцсан байтал гинт нэг ээж өвдөд ороод ирсэн. За тэгээд тэр ээжийг бол одоо үнэхээр өөрөө хянаж агаад ингээд төрүүлсэн. За тэр үед одоо нөгөө эмч маань их баригч маань байхгүйсэн болохоор би одоо маш их сандарсан. Тэгтээ ингээд төрүүлсэндээ маш их баярлсан. Тэгээ их баригч хүний аз жаргалыг тэгэхэд бол одоо ингээд яг төгсөх гэж байхдаа эхэлж мэдэрсэн. Тэгэхээр одоо өдөө хүртэл ажиллахдаа миний одоо төрүүлсэн хүүхэд өөрөө эргээд ирж төрж байгаа. Хоёр үеэр нь ингээд одоо тэр гэр бүл аз жаргал хайрлаад ингээд явж байгаа. Тэрүүгээрээ бас бахархдаг. Аль болох төвчээртэй, аль болох сэтгэл зүгэн бэлдээд зөв өвдөх ёстой шүү. Заа юу. За тэгээд одоо минь нэг цагт 1 см нэгднэг явуулахлаар нэг 4-5 цаг болоход одоо давтан төрчих байхаа. Эхний хүүхэд бол яг нэг урагтай хүүхч ингээд төрчдөг. За нэг 2-3 минутын дараагаар ахаад бацалт үүсэнгүүт дараагийн хүүхэд нь ингээд төрдөг. Ингээд 2 хүүхдийг их бариад авч байгаа гэдэг утгаараа одоо манай баг хамт олон бас маш их тийм сэтгэлийн баяр баясгалан эдэлдэг. Ээж аавч гэсэн ар гэрч гэсэн 2 хүүхэд нь эрүүл сарвал төрчлөөр маш их аз жаргалтай 2 гартаа ингээд тэрвэр дүүрэн 2 хүүхдээ тэрврээд ингээд хөхөө өхүүлээд 2 хөхөө өхүүлээ ингээд ээж байгаа ээжүүд бол маш их жаргалтай байдаг. Бид үргэлж их баригч гэсэн мэргэжлээрээ бахархаж бие даасан олон улсын жишигт хүрсэн их баригч нар болохын төлөө одоо бүгдээрээ хичээж, мэрийж, суралцаж бие биендээ зааж ингээд ажилланаа гэж одоо хэлье. За тэгээ та нар минь сайхан баярлаарай.